Сайн байцгаана уу? Заяа байна. Би гадаадд амьдардаг. Ганц би ээж байна. Тэгээд хоёр сайхан хүүхэдтэй. Тэгээд энэ блогуудыг үзээд байхнаа ерөнхийдөө дандаа л нэг сайхан хосууд, эсвэл сайхан гэр бүлүүд эхнэр нөхөр гэр бүлүүд байх юм. Тэгээд яагаад ийм их ганц би ээж нар, ийм их ганц за аав нарыг хэвээр хэлж мэдгүй бас л байгаа л хальтаа өрхий ийм олон ганц би ээж нар байхад яагаад ингэж ийм амьдралын талаар бас үзүүлж болохгүй тийм чи бас л бидний амьдрал шүү дээ. Энэ их ганц би ээж нар байхад яагаад ганц би ээж блог хийж болохгүй гэж тэгээд тийм ээж нарыг бас ганц би ээж нарын амьдралаас амьдралын талаар харуулсан блог хийхээр шийдээд тэгээд энэ блогийг эхлүүлж байна. Тэгээд энэ блогороо би хүүхдүүдийн хүмүүжлийн талаар дасгал хөдөлгөөн, эрүүл хоолт, тэгээд өөрийнхөө чадсан байдаг юмнасаа хуваалцъя гэж бодож байна. Тэгээд өөр гадаадд амьдардаг монголчуудын талаар тэгээд бас гадаадд байдаг сонин содон гоё юмыг хуваалцаж өөрөө Монголд очиж хэрэгжүүлж чадахгүй ч гэсэн Монголд байгаа хүмүүсийг бас иймэрхүү юмыг хэрэгжүүлээсээ бас юм байдгийн шүү гэд гоё хуваалцаж хийчихээр юм байвал гоё санал болгоё гэж тиймэрхүү бас бичлэг оруулж яана гэж бодож байгаа. Тэгээд бас өөрхөн чадах мэд хэрэгжүүлж чадах хүмүүс нас санаа аваад хэрэгжүүлвэл бас манайха Монголын ирээдүйд бас жоохон ч ихсэн хувь нэмэр оруулах бас гоё юм да тий. Тэгээд тиймэрхүү юм хуваалцъя гэж бодож байгаа. Тэгээд өөр ганц би шинхэн ээж нарт бас урам зориг өгж ийм амьдрал тийм ч хэцүү биш. Энэ амьдралыг бас энэ ганц биеага хугацаагаа гоё ашиглаад зүгээр ашиглаад хүүхдүүдтэй гоё анхаарал тавьж хүмүүжлэлт нь анхаарч тэгээд өөрийгөө илүү гоё хөгжүүлж боловсруулж тэгээ дараагийн нэг удаа алдсан дараагийн удаа алдахгүй дараагийнхаа хань ижлийг гоё зөв хүн сонгохын тулд өөрийгөө ямар юм дуртай дургүйгээ өөрийгөө сайн таньж мэдэх ийм гоё хугацаа байгаа шүү дээ. Энэ хугацаагаа зүгээр ашиглаж гоё өөрийгөө өөрчилж тийм дараагийн ахиж нэг дараагийн ханаа зөв хүн сонгож энэ одоо ингээл сошиалаар яваад байгаа нэг хойд эцэг нэгсэн тэгсэн гэх иймэрхүү амар сэтгэл эмзэлүүлсэн муухай тиймэрхүү юм болохгүй тулд тийм сайхан ирээдүй болсон сайхан хүүхдүүдээ сэтгэл тийм сэв суулгахгүй тулд дараагийн хүмүүсээ хань ижлээ зөв хүмүүсээ сонгоё шүү. Тэгээд энэ хугацаа тийм муухай хугацаа биш. Ганцаараа байна гэдэг чинь тийм муухай бас зүйл тийм хэцүү муухай юм биш шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд өөр иймэрхүү юмнуудын талаар хуваалцсан. Тэгээд цуг суралцъя, цуг ой сурч мэдье. Мундаг ганц би ээжүүд мундаг ээжүүд үнэхээр их байдаг. Тэр ээж нараас бас гоё юмнуудыг суралцмаарэ. Яванда бас тийм ээж нэрээс гоё юу авдаг, ярилцлага авдаг болт юм уу? Ямар ч юм тэгэл бүр энэ блогийг аягүй гоё юм зөв үйлсийн төлөө зөв Монголын ирээдүй болсон гоё энэ сайхан хөөрхөн хүүхдүүдийг бас бид нар шиг ирээдүй хань манай зөв гоё сонгож ахиж бид нар шиг алдахгүй тулд одооноос юм зөв хүмүүс олгоё шүү гэж хэлмээр байна. Тэгээд анхны болохоор нэг алдаа оноо зундаах тэгээд хийлж ярих юм бол хийлж яриарай. Тэгээд бас
мэдмээр сурмаар байгаа юм уу? Сурмаар гэд мэдмээр байгаа юм байвал хэлээрээ. Би ямар ч гэсэн өөрөө ол хэрэгжүүлдэг юм өглөөд ол дасгал хийдэг. Тэгээд тогтмол усаа сайн уудаг, эрүүл хооллдог, хоёр хүүхэдтэй ч гэсэн эрүүл хооллдог болсноосоо хүүхдүүд ханиад манайд хүрхгүй амар аягүй сайхан өвчин тусгай аягүй амар болсон. Урд нь бол ингээл амар хийм ингээл баахан сироп, ханиадны сироп, тийм юмны сироп гэл баахан тиймэрхүү юм аягүй авч хэрэглэдэг байсан. Гэсэн чи одоо сүүлийн жил гараад эрүүл хооллдог болсноос хойш аягүй гоё тийм ханиад томоо тусаад байхгүй аягүй амар болсон. Иймэрхүү юмнаас бас хуваалцаж олно. Тэгээд хүүхдүүдийнхаа гоё зуршлууд хүүхдүүдтэй суулгахыг хичээдэг. Тэгээд тэдрээс бас хуваалцахыг хүсэж байна. Тэгээ ер нь ганц биегаа ээж нар минь зэрэгтэй байгаарай. Гоё эрхэмсэг байгаарай. Ямар ч хамаагүй. За ганцаараа явснаас нэг ганцаараа байснаас нэг хүнтэй суучиж гэдэг юм уу, тиймэрхүү бодолтой бити байгаарай. Ямар ч хамаагүй хүмүүстэй бити суучаарай. Тэгээд гоё эхлээд нь өөртөө сайн гоё цаг зав зарцуулж, өөртөө ямар хүн тохироогүй аягүй сайн мэдэж авчаад хүнээ сонгоорой гэж зөв уриалмаар байна. За тэгээд дараагийн гоё бичлэгүүдээр гоёг хийхийг хичээх юм чинь бичлэгүүдээр олццгаая. Тэгээд өөр хэлж ярих юмнуудаа гоё бичлэгээр хэлж ярьж хуваалцжээ. Та нар мань ч гэсэн надад хуваалцаж гоё заа зөвлөх юм авал хэлээрэй. Дараагийн удаа би хоёр хүүхэдтэйгээ бичлэг хийсэн байгаа. Тэрийг гоё орж үзээрэй. Манай хоёр хүүхдийн бас хөрхи йога хийдэг бичлэгүүд байгаа. Манай хоёр хүүхд гадаадд хоёлаа төрсөн мөртлөө монголоор ярьдаг мундаг хүүхдүүд байгаа. Тэгээд адилхан үгүй ер нь нөгөө хөвчлэн гадаад төрсөн хүүхдүүд бас нөгөө тэр орныхаа хэлээр аяга ингээ яриад монгол хэлийг мартагдуулсан байдаг. Тэгээд тийм бас ээж аав нарыг бас хүүхдүүдэд бити тэгээрээ хитгэн сайн монголчууд минь цөөхүүлэх нэ тэгэл талын нэг таарсан тэгэл ирээдүй болсон хүүхдүүд нь ингээд монгол хэлээрээ ярьж чадахгүй бахар үнэхээр харамсалтай санагддаг. Тэгээд миний бас энэ бэлэг улсыг зорж ирсэн том юу бол ирээдүйн Монгол гэдэг сургууль байдаг. Тэр сургуульд хоёр хүүхдээ сурахыг хүсэж ирсэн. Тэгээд тэр сургуульд сурж байгаа. Тэгээд одоо карантинлцсан. Одоо нөгөө нэг короныг хаагдсан одохгүй эхэлнэ. Тэгээд манай хоёр хүүхд монголоор мундаг ярьдаг мөртлөө уншиж бичиж чаддаггүй. Тэгээд одоо уншиж бичиж энэ сургуультаа сурж байгаа. Тэгэхээр ирээдүйд Монголд очихоор гоё монголоор уншиж бичиж ярьж чаддаг тийм хүүхдүүд байх болно. Тэгээд гоё энэ улсад боловсруулалтаа мундаг боловсруулалтаа эзэмшиж Монголд очиж улийнхаа ирээдүйд хөв нэмэр оруулах мундаг хүүхдүүд өснө гэж бодож байгаа. Та нар минь ч гэсэн тэгээрээ гадаадд яцгаадаг бол хүүхдүүдэд айл болох монгол хэлээр нь мартуулахгүй монголоор нь уншиж бичиж монголоор нь яриулж байгаарай. Гадаад хэлээр нь бол сурна. Одоо жишээ нь манай хоёр хүүхд герман хэлтэй байгаа. Бэлэг хэл Нидерланд хэлтэй болж байгаа. Айгу бүрхэн 5 сар гаруй болж байгаа гэхэд одоо айгу мундаг уншиж бичиж ярьж сурцсан. Яриад уншиж бичиж ярьж байгаа. Тэгээд ямар ч гэсэн хүүхдүүд айгүй хөрхө хурдан сурчих юм аа мундаг яах юм. Тэгээд одоо явандаас англи хэл, франц хэл сурна. Зөндөө олон хэлтэй л хүмүүс олон доо. Тэгээд ямар ч гэсэн чиний гадаадд төсчөөч гэсэн Монголын ирээдүй болсон хүмүүс шүү гэж сайн бодож хүүхдүүдэд монголоор нь сайн яриулж байгаарэ гэж уриалмаар байна. Тэгээд бас ганц бие чинарээ мундаг хүчтэй байгаарэ. Энэ сайхан хугацаа шүү. Өөрсдөө цаг зарцуулах хугацаа шүү. Тэгээд бити
бити гутраж ганцаараа байна, зовж जैन хэцүү байна гэж бити бодорой, аль болохоор өдрөгөр бодож зөв эерэг байгаарай. Өөр иймэрхүү л энэ да, иймэрхүү жижиг шалбарыг чаддаг мэддэг сурснаасаа хуваалцж байна та нартай. Тэгээ та нар мань ч гэсэн хуваалцаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Анхаарал тавьж үзсэнд баярлалаа. Баяртай.